Хэрв та The Godfather, Scarface зэрэг бүтээлүүдийн үнэн чөтөмшрөгч, эсвэл ер нь гангстер төрлийн кинонд дуртай бол 2013 онд үзэгчдийн хүртээл болсон Солонгосын алдарт найруулагч Пак Хүн Жогийн найруулсан New World киног заавал үзэх хэрэгтэй. Мафи ертөнцийн эрх мэдлийн төлөв тэмцлийг цагдаагийн нууц ажиллагаатай хослуулан харуулж, хэн үнэхээр сайн, хэн үнэхээр муувай гэсэн асуултыг үзэгчид рүү чиглүүлдэг. Энэ киноны хамгийн хүчтэй тал нь дөрүүдийн итгэл, урвал, айдас дээр тулгуурласан сэтгэл зүйн дарамтыг үзэгчдэд мэдрүүлж буй хэсгүүд юм. New World кинонд шинэ ертөнц гэх ойлголт нь зүгээр нэг гэмтэргийн ертөнцийн эрх мэдлийн солигдолт бус. Харин хүн өөрийн үнэ төрхөө алдаж буй дотоод өөрчлөлтийн метафор болж харагддаг. Цагдаа ба мафи оронд хавчуулагдсан дөрүүдээр дамжуулан кино, итгэл, үнэнч байдал, эрх мэдэл хоёрын заа хэрхэн бүтгэрдгийг харуулж эцэст нь амьд үлдэхийн тулд хүн ямар хүн болж хувирдгийг асуудаг. Түүнчлэн дэгээ, тамхи, цаг, лифт, баригдаж дуусаагүй барилга зэрэг дүрслэлүүдээрээ дамжуулан дөрүүдийн дотоод төвшөг, эрх мэдлийн дарамт, төөрөгдлийг дүрслэн илэрхийлжээ. Ялангуяа дуусаагүй барилга болон хаалттай орон зайн шинэ ертөнц рүү шилжиж буй хүмүүсийн тогтворгүй хувь заяа хизээж бүрэн дуустгүй урвалтын мөчлөгийг биелэгдсэн байна. Энэхүү кинон эрч хүчтэй, олон плот твист үйл явдлуудтай акшн крайм кино юм. Жижиг мэд харагдах зүйлс хожим чухал утга агуулдаг учраас анхааралтай үзхийг тань зөвлөе. Хэрв та өрсөлдөөний стратеги, тулаан, цус, нөхөрлөл, мафи сэдвтэй кинонд дуртай бол энэхүү киног Mizonzi-гийн сайтын Crime Zone хэсгээс хүлээн авч үзээрэй.